Ардын Батхайг жишг нэрэмдэх 7 дугаар анги. За нямсрэмт жаргал нар онлайнаар бичнэ. За нямсрэмт жаргал нарыг орё. За сайн бацгаана уу. Бүгдэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За бид хоёрын авсан ихтгэлийн сэдэв болохоор ардын Батхайг жишг нэрэмлэх гэсэн 7 дугаар ангийн сэдэв байгаа. За тэгээд ийм анги үүсгэсэн байгаа. Энэ кодыг хийгээд бүгдээрээ ороод ирээрэй. За нэмж дуулахад энэ Бисбибл мат анги руу орох зааварчилгааг бид нар хэвлээд бичгээд хүмүүстэй тараасан байгаа гэдгийг дуулъя. Энэ юуныхэнда баруун бүсийн сургуулийн. За нямсрын дэлгэцээр рефреш шүү. Хүмүүс орж ирсэн харагдахгүй байгаа ч юм. За тэгэхээр явъя. Нэмсрээ яв. За манай ингээд 3 хүн орж ирсэн байна. За 70 дугаараа ажиллаад. За энэ хичээлийн маань зорилго нь хэмжээг ижил хэмжээ шилжүүлэх замаар ардын Батхайг жишг нэрэмлэх. Тэгээ би зөвхөн урт нэгж дээр авч утсан байгаа. За эхлээд нөгөө ардын Батхай гэсэн болохоор би нөгөө одоо энийг яг ховдынхаа сумуудад ажиллаж байгаа газраа танилцуулъя гэж бодоод тэгээ нөгөө Красбиблийн нөгөө нэг үйлдэлтэй нэмэх аргыг ардын Батхай дээр ингээ хялбархан ингээ нэг үйлдэл хийж болтын шүү гэдгийг ингээ харуулах зорилгоод болохоор хамгийн ихэнд ийм нэмэх үйлдэлийг оруулж өгсөн байгаа. За манай орсон хүмүүс ажиллаад яваарай цаашаа. Нэгтгэхээсээ явцсан байна те. Толгоноо бүр 8 дээр очсон явж байгаа юм. Нэгээсээ эхлээд. За ямар ч сан бүгд нэвтэрч ороод нэгтгэе болохоор болцсон байна те. За тэгээд 2 дахь даалгавраа.
Энд би нөгөө энэ 1-2 дахь даалгавраа 8 дээр байж хат нэгт нь 2-т нь байвал зүгээр юм байна гэд оног ангиад нээснийхаа дараа ятсан чинь хүүхдүүд эхлээд тэгэхээр хүүхдүүд дээр хүмүүсийнх дээр 2 дахь нь биш 8 дахь нь 2 дээр нь харагдаж байгаа юм байна. За толгойн болохоор одоо энэ 8 дахь орсон хүүхдүүдийнх дээр 2 дахь нь харагдаж байгаа гэсэн үг. За тэгэхээр нэг үйлдэлтэй хийсэн байна. За толгойноо 9 рүүгээ ороод ийгээд 10 дахь ажлаа явж байгаа юм байна. За нямсрын хэлээд ий даалгаврыг одоо хийх юм уу тийм? Ясгэнагш. Наад даалгаврыг чинь хийх юм уу? Яг аль даалгаврыг хийх юм? Энэ даалгаврыг хийх юм. Хоёр дахь даалгавар дээр энэ даалгавар гарч иж байгаа юм. За энэ даалгавар нь болохоор өгдсөн байгаа 5 ботгоог ерөнхийдөө бол өсөх ирмээр нь байрлуулах даалгавар байгаа. Тэгээ дээр нь зааврыг нь хэлээд өгсөн яг энэ харагдаж байгаа энэ цонхон дээрээ дараад тэгэхээр яг тоонууд маань хөдлөөд чирэгдэнэ гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө бол өсөх дарааллаар нь ирэмблэх даалгавар байгаа. За доотлын 3 шумтай түүлийг сонгож зөөх юм шүү. За юу. За хоёр дахь даалгаврыг Жамбото, Ахбото, Нуржаан зөөгөөсөө харагдаж байна. Одоо толгоной, ган чимэг ундрал гэсэн хүмүүс хийж байгаа байна. За. Хөөчлөөр ангид нэвтрэх холбоос байна. Ихнээс нь хамт явах хоцорчлоо. За энэ кодыг хийгээд ороод ирэх үү? Нямсрын холбоос чат гэдэг. За тавьчлаа. Холбоосын чатан дээр тавьчлаа шүү. За 3 дахь даалгавар маань болохоор за хүмүүс ер нь бол хийгээд явсан харагдаж байна. За 109 харагдаж байна. Энэ даалгавар нь болохоор 2.2 бутгаагаас их бутгаа дээр цэгэр дугуйгаар тэмдэглэгээ хийнэ үү. Тэгээ энд байгаа цэгэр дугуйгаа чирээд 2.2-оос их бутгаа дээр аваач тэмдэглэнэ гэсэн үг. За холбоос дээр дараад болж гинөө. Болж шууд орчиж байна. За. За 4 дахь даалгавар бол
өмнөд даалгавартайгаа ижилхэн гэхдээ одоо нөгөө бидний зорилгонд тулгуурласан уртын хэмжээг ерөөдөө ол таньж мэдэх тийм даалгавар байгаа. Энд тэгээд олон одоо эзэлхүүнийг, хүндийг, уртыг хэмжих хэмжээнүүд нэгжүүдийг өгсөн байгаа. Тэндээс ерөөдөө ол уртыг хэмжих нэгжийг ерөөд бол олж тэмдэглэх юм даалгавар байгаа. За дөрөвдүгээр даалгаврыг хүмүүс ер нь бол хийсэн харагдаж байна. За мөнх зул одоо хоёр дахь даалгавар дээр явж байна. Ган чимэг. За тэгээд өрлөөгөө ороорой. За тав дахь даалгавар нь болохоор одоо шууд урдын нэгжүүдийн хоорондоо шилжүүлэх даалгавар ороод ирчихэж байгаа. За энэгээ эхэнд нь болохоор одоо хүүхдүүдийн хувьд эхлээд уртын хэмжигдэхүүн гэдэг нь мэдээж яг өөрийнх нь өндөр байдаг штэ. Хүүхдүүд өндрөө хэлэхдээ би метр тэдэн метр 50 см тэгээд 150 см гэдэг ч юм уу гэд өндрөө хэлдэг штэ. Яг тэрийг яг жишээ болгож бодлого дээр оруулж ирээ хүүхдүүдээр эхлүүлээ бодвол яг уртын нэгжийг хоорондоо шилжүүлэхэд ерөнхийдөө ойлгох нь илүү архицтай байх гэсэн үүднээс ийм бодлогыг оруулж ирсэн байгаа. За тав дахь бодлогоо за хүмүүс маань ер нь бол хийсэн харагдаж байна. Хоёр хүмүүс маань хийж байна. За хүмүүс ерөнхийдөө их хөвчлэн 7 дээр явж байна. За 6 дахь даалгавар болохоор ерөнхийдөө бол өмнөх бодлоготойгоо төстөө гэхдээ олон хариултаа оруулж өгсөн байгаа. Тэгснээрээ хүүхдээ километрээс метр рүү шилжүүлэх, дахиад метрээс сантиметр рүү шилжүүлэх ингээд олон талын зүйлийг зэрэг олж аваад энэ бодлогоноос олон талаас харж тэгээд нэгжээ шилжүүлэх чадвар эзэмших юм даалгавар байгаа. За хүмүүс маань ер нь 7-го хийж явах шиг байна. За ундрал 7 дугаар даалгавраа зөв хийсэн байна. За толгооны хан чимэг 8 дугаар асуулт руу орчиж. За би энэ дээр жоохон алдаа гаргаад энэ нөгөө дараалал дээр жоохон алдчихэж энийг бол нэхэнд нь оруулах байсан. Тэгээд энэ нөгөө нэг үйлдэлтэй Крас Библи яг энэ 10-ын бодлогыг нэмхийг ер нь бол хүүхдүүдэд сонирхолтой байлгах үднээс оруулж өгсөн. Тэгээд дараагийн даалгавар нь болохоор бас нэмээд эцсийн үр дүн гаргахгүй яг ингээ байр солих үйлдэлээр хүүхдүүдэд яг юм сонирхолтой байлгах үднээс яг энэ асуултаа бас бэлтгэсэн байгаа шүү. Нөгөө цаашдаа шууд нөгөө 10 жилийн сургуульд бас ашиглая гэдэг үднээс яг энэ даалгаврыг орлоод өгсөн. Дараалал дээр нь жоохон алдаа гарцсан байна. За 7-гоо хүмүүс хийгээд за ер нь яаж. За хамгийн сүүлийн даалгавар болохоор лайны 5 дээр би энийг яаж оруулж өгөх вэ гэж бодож байгаад яг ийм даалгаврыг оруулж өгсөн. За G шолон X тэнхлэгтээ ямар цэгээр огтолцсон байна вэ гэд. За цог жаргал, ундрал, толгоной. За ерөнхийдөө бол бүгднгийн зөв ажлаад ерөнхийдөө бол дасгал ажиллаа дуусгасан байна.
За энэ дээр за Жамбото сүлэх дээр явж гин, Уржаан сүлэх дээр явж гин. Долдугаар даалгавар яаж юм бэ? 7 дугаар даалгавар 7 дугаар даалгавар болохоор би ингэж бодсон. Хүүхдүүдийг яг ингээ бүтээл зангийг хөгжүүлээд энэ дээр нөгөө хамгийн дээдлийн энэ дээрээ дараад хүүхдүүд өөрсдөө жишгийн 5.5-аас байнга нөгөө шууд нэг үйлдэлтэй ч юм уу шууд ингээд сонгох даалгавар байснаас ингээд өөрөө бүтээл сэтгэлгээгээр ингээд бичээд ингээд хийх даалгавар байвал зүгээр юм болов гэж бодоод ирсэн. Тэгэхээр энэ нэмэлт тэмдэгэн дээрээ дараад ерөнхийдөө бол битнийг нэг бичээд бүгдийг нь бичээд ерөнхийдөө бол жишний гэсэн үг. Долоо дээр бол жоохон ойлгомжгүй байдал нөгөө заавраагүй улмаас юм болоо за хүмүүст бас нэлийн гацаа харагдаж байна. За 7 дугаар даалгавар дээр жоохон цаг хугацаа орж гинэ үү? За Ахбото 10 хүртлээ бигээ дуусгасан байна. За Нуржаан толгоной дуусгасан байна. За Ганчмэг ер нь бол 9 хийгээд дуусж байна. Эр гулаан за хамгийн сүүлэх дээр явж байгаа юм байна те. За ундрал за 9 хийгээд ер нь бол дуусж байгаа юм байна. За цогж аргал дууссан. Мөнхц бол за 7 дээр явж байгаа юм байна. За орсон хүмүүсээс маань ер нь бол 3 хүн дуусаагүй. Тэгээ ер нь бол бус нь ер нь бол амжилттай хийгээд дуусгасан байна даалгавраа.
За ингээд дуусахгүй нэмсэг. За. За нэмсэндээ баярлалаа. Сонирхолтой гоё интерактив үедээ 6 төрлийн дасгал ажиллалаа.